Зохиолч Адлер, орчуулагч Д. Оюун гэрэл, голын цаадтай Орос тууч, 1-р бүлэг. Охиноо мөрий далдуу. Игнат духны хөлсөө шудраад атгсан хозроо дахин хялам хийв. Никодим мушилзан суун. Хөршийнхэн сандарсан төрх хөхтэй санагджээ. Тэгээд хөзрөө ширээн дээр хаяж Игнатын ховс хийх царайг харан таашаалтай гэдийлээ. Хождгийн даваан дээр л бүтлгүүдх юм даа чи. Игнат амсгаа авч тайван суух гэж хичээвч болсонгүй. Гарын алга нь хөлөрч зүрхэн дэлсэн амаар гарах юмстай. Тэгтлээ барьцаарджээ. Гэхдээ наргиан байсан бидтэй гэд Никодим руу харж чадахгүй гөлөлзөн. Хүй хүмүүс намайг гамуу хэлэн шүү дээ гэлээ. Игната чи дөнгөж сая охиноо мөрөнд тавиад алдчихлаа. Эр хүн хэлсэн үгэндээ хүрдэг юм шүү. Манайх лав тийм заншилтай. Химэн хөршин хилээд маргааш Агапиаг авчраарай гэв. Никодим хүний ёсноос гажууд юм хийж яах вэ? Гүчи хүний ёсноос гажиж охиноо мөрийдсэн биш үү? Хэн надад бол айжчих юм алга. Нэр төрөө уландаа гიშгсэн сэтгэл зүрхгүй энэ хүнийг харахад ойн гутаж Никодимийн хүү Аким дороо холхино. Би буцаагаад хожноо гэд Игнат хоолой аргаж аяхтай ус руу сарвав. Аким усыг нь түлхэж ширээн дээр асгаад тас хөхөрчээ. Одоо тавих юм чамд байхгүй л гэд Никодим сахлаарчин. Игнат Акимыг харав. Энэ их зантай харахуд угаас дургу билээ. Бросыг авчих Акимаас нүд салгадаггүй юм. Харин Агапиаг би гар мухардан шүү дээ. Гэ том охин нь хамаг ажиллаан амжуулж гэр орноо авч явдаг. Манай Лилка ямар мэд байна. Абулав. Агапиагаар мөрөөсөж тоглосон. Гүчи аим шигтэй хүн юм. Баг охиноо өгөх гэж суудаг. Хар нэлхаар аймтан шүү дээ гэж Никодим уурслаа. Аким жигсэн шинжтэй төргөв. Эцгэн дэргэд байгаагүй бол бие барьж дийлэхгүй л болов. Игнат охидтой яаж ханддгийг тосгон даяараа мэдэх хойно. Агапия тэдний ууган охин. Бросия удаахан. Харин Лилия отгонон юм. Игнатын эхнэр амарчих үедээ өөд болсон. Домч эхнэр нь урдчил сануулаад л байжээ. Эхнэртээ битгий хүрээ. Гэрийн ажил битгий дар гэснийг Игнат яалаа гэж сонсгов. Аавгай нар бол нэрайлж байх тавилантай ус. Хизээ хэн хориглож байлаа? Игнат хүүтэй болохыг мөрөөдөж явжээ. Муу аавгайгаа бүр дарчлааж гүйцээд байв. Би муутай эхнэр нь байнга зулбаж отхон охиноо арай хийн тэж төрүүлээд хар залуугаараа талын удсан байна. Ингээд Агапия энэ айлын бүх ажлыг төрхөн мөрөндөө үүрч хазарчээ. Малахуга тордож жаахан дүүгээ асарна. Өсөж яваа биеэж хайхарсангүй. Ажлаас хурч суусангүй. Игнат гэртээ ирж чирээний ард дүнсийн суухад Агапия сандран хоолун даяглана. Тэгэхэд нь Игнат заавал нэг мөө хэлж зааж сургахаа мартахгүй. Охин харц буулган гимшиж уучлаарай аав минь гэхээс өөрөө хэлж зүрхэлдэггүй юм. Хаяа Игнат охиноо харан гайхширч барагдашгүй их ажлыг яаж нугалдгийг нь ойлгохгүй суун. Хөл дээрээ тогтож чадахгүй шахам ядарчхаад үлдсэн ажлаа хийгээд л байхыг бодвол бүсгүй хүн байглаасаа ийм заяатай юм байлгүй. Агапия ихийгээ дураажээ. Проска бол тэсүр болох бүдүүлэг залах хүмүүжлгүй юу ч байсан тоохгүй хэнэггүй. Өдөржин хийх ажилгүй гиюрч чинээлэг нөхөр мөрөөднө. Хэнийг дуурав бүү мэд. Тансаг сайхан амьдрал хүсээд байхан тэр. Зарч шивгчин гоёл чимэг бодно. Даанч ямар айлд залах хориг бүхний хэрэг болоо ажтэй. Баг охин Лилка 5 настай. Агапиагийн араас сүүл адил мөшгөн явна. Ажилд нь нэмэр болох санаа их. Игнатын хүүхдийг анхаарах ч үгүй. Байна уу, байхгүй юу ялгаагүй. Тэрх бүхэл ойрхон сууж үзээгүй гэхэд хэлсдэггүй. Хүүтэй болёо гэж бодсон гэтэл ийм юм төрчихсөн. Хоолны л гарц. Игнат нүдэ анлаа. Агапиаг янз бүр гэж төсөөлөв. Хин хоол хийх юм. Дахиад шууга хин тижээн болохгүй. Тэр охиныг алдаж болохгүй. Гэвч нөгөө талаас бодвол бузарлагдсан хүүхнийг дараа нь хинч авахгүй. Гэртээ ажил хийсээр үлдэж таарна. Ингэж бодсон боловч Игнат Никодимын сөхөрч суугаад алга хавсран гуйлаа. Гуйж байна. Өршөөж сойрох.
Агапиа бол миний охин. Гуй. Юу дуртайгаа л ав. Охиныг минь л үлдээч. Үгүй нэгэнд бузарлаад орхивол цаашид яаж хөөрхий аж төрөх вүлээ? Гутгам шиг. Амнаас минь үнэтэй хүүхэд юм. Миний баруун гарал гэсэн үг. Никодим өдөөс нь зэвүүцэн харж шидэд газар нь олмив. Маргааш хүлээж бай. Аким эцгийн мөрийг алгадаж. Бид ч хүнээ байсан өөдгөө ус биш шүү гэлээ. Игнат Акимийн зүг гайхсан нүдээр харав. Сэтгэлд нь найдлагын оч үсэрчээ. Амнаас үнтэй гэв. Өөр юу ч байсан аав гинэ. Баруун гар юм бицтэй гэж хархуул авлав. Игнат өгс үгүй толгой дохин суун. За боломж олгоё гэд Аким дарвайтлынээсээр гарч одов. Никодим ч хүүгийн санааг ойлгож ангалзан инээсэнд Игнатын дотор эвгүүрхээд явчихжээ. Маргааш өглөө гэхэд охиноо авчраарай. Акимийн саналыг чи зөвшөөрөхгүй байх гэж хэлээд Никодим ширээний араас өндийж хүүгийнхээ араас инээсээр гарлаа. Игнат босож гараас ихсчин үрээд ярвайсаар сандалд босож суув. Их охиноо алдсанд бус Аким өршөөй гисэнд дотор нь агзагнана. Энэ сэгсгэр харахуу Агапиаг бараадж гүгээд удаж байгаа юм. Игнатаас өөр хүн бол энж сүгэ бэлдэх байсан биз. Түүгээр ч зогсохгүй баярлаж талархаад барахгүй байгсан. Никодимийн удмынхан сүрхий улс. Тосгон дэрэх мэдлэлтэй, өлсгөлэн гашлантай жил эднийх нь юугаарч дутаагүй суусан. Ямар ч нөхцөл байдлаас хуурай гараад явчихдаг. Эдлэн газар мал хөрөнгө сайтай. Ах дүүс нь хот суурин албан тушаал хашна. Ийм айлаас холхон байсан дээр ам үнэнч. Мөрөтэй тоглоомор холбогдохын Игнатаас өөр байхгүй. Никодимтэй хэлгэлцсэний учир ердөө л мөнгө. Залхуу болохоор хурааж хөрөмтлүүлсэн юмгүй. Хөдөлмөрөөрөө мөнгө олохыг хүссэнгүй. Нуугаад байх юм алга. Балгах дуртай. Тоглох дуртай доожоогүй. Тасганыханд нэр муутай. Тэглийгээд хичээх байтугай. Гэртээ харж муусан хүүхдүүдэд зовоож уураа гаргана. Юухан хийхэн шалтгаар нүдэж зодох нь энэ үхэнд. Огт нь эцгээс айж уурлуулахгүй химэн дагжиж явах агаад Агапи хамгийн их занчуулна. Игнат тэднийг бүрэн захирч түүндээч сэтгэл хангалуун явдаг. Аким алимын сүх барьсаар орж ирлээ. Доогтой нэмсэглэх аж. Баруун гараа өгөө тайл эсвэл Агапиаг сонго. Игнат бие хурав. Аким ахаад л даажигнэж доромжлохоор шийджээ. Маргааш дагуулж ирээ гэд Игнат гараан нууж Акимыг ч харалгүй гэрээс үсрэн гарлаа. Сонголтгүй сонголт гэж энэ. Яриад байх ч юм алга. Замдаа Игнат бие өмгөөлөн бодож яв. Үннийг хэлэхэд муугүй л хэрэг биш үү? Просиад найдлага тавих аргагүй. Дуулуургүй зөрүүд. Авгаа болж өсөх хүн. Харин Агапиа олон хүн бэрг гуйж ирсэн боловч эцэг нь өгөөгүй. Энэ муу Аким ч охиныг бузралж таарна. Гашуун зовлон юм. Эцгийн гэрийн ажлыг хийж эр нөхөргүй насыг барах нь. Хүмүүсийн хил хамыг яалтай билээ. За ярил ярьцгаа ажил байг төөх цаашаа. Ам болгоныг алчуураар дарах биш. Эртнээс нааш ийм л байсан. Игнат үчийн бүрийгээр хоол идэх гэж суусан ч дураалга. Талах хэмтэлж удаан зажлан сув. Яах хийхээ тунгахажээ. Лилка, Проско хоёр аль хэдийн унтсан. Агапи ганцаар гэр орноо янзлна. Эцгээсээ түрүүлж хэвтдэггүй, хоцорч өндийдэггүй ох юм. Гэлээч өрөвдөх юмгүй. За яан тэр. Амтгүй болж юу гэж дүүрэн тавгийг ширтэн Агапи хэлэх нь ердийнхөөс цонхор харагдав. Проскаг сэрэ. Хэмээн Игнат угзарган дуугараад хурдалж үз. Эцгээ унтаагүй байхад хажуулж хэвтэх нь хаанхын ёс вүлээ гэлээ. Агапи дүүгээ сэрэхээр яв. Проско гинт ийхүү босгосонд уурлан хараал тавьж гарлаа. Гэвч эцгээ хараад амаа хамхиж гараа илгэндээ өвхөн зогсно. Маргааш чи нар ургахаас өмнө бос. Агапиагийн хийдэг ажлуудыг хий. Лилкаг бас харж ханд. Сэрхүүн тад үзээрэй гэснээ том охин руугаа харалгүй өргөлжлүүлж. Агапиа өглөөрт Никодиминд очино.
Бидэнтэй мантай л болох биз гэжээ. Агапиагийн гар чичирхийг нүдний булангаар харав. Яах гэж? Тэднийд юу хийх вүлээ? Гэж Проско айсан шинжгүй асуулаа. Гэрийн ажилтан туслана гэж Игнат хэлээд юм асуух хэрэггүй намайг эзгүүд бүр задарч гүйцэжээ та нар. Ахиад намайг ирэхээс өмнө орондоо хэвтэж байвал ташуурын амт үзнэ гэж мэд гэв. Проска дургуйсан түрэглээд Агапиаг бараг үзэн ядсан харц чулуудаж. Аким дохноо өгөхгүй юу? Энэ ямар гавьяа байгуулсан гэж хэмээн эцгийн сүрдүүлгийг үлтэн асуулаа. Игнат ширээ шаан гараа өргөд Ефрасиния гэж дуугаа өндөрсгөв. Проска матаджээ. Акимд дурлаад удаж байгаа охин билээ. Баян, царайлаг, ухаалаг. За харигсан гэхдээ тэр яах вэ? Тэдний хүүхдүүд юугаар ч дутдаггүй. Амьдралд хамгийн чухал нь эд баялаг биш үү? Бусад зүйлийг нүдэ ханаад өнгөрөхөд болно. Даан Чаким үүнийг нь ойлгохгүй. Нүүр буруулан явна. Проска Акимыг хүлээн сувч ягаад ч юм бүү мэд Агапиаг гуйсан зууч ихнэрүүд л ирээд байдаг. Гэвч бодоод үзвэл их чинь сайхан бүсгүй. Бэлхүсээр татсан өдгөн хүрэн гизэг, тод цэнхэрнүүд, гойлог нарийн биетэй. Проскагаас тис өөр. Харин өөрөө өндөр нуруутай, өргөн мөртэй, нарийн ташаатай эв хавгүй охин. Сүйт хүүхний гоо үзэмж, эсвэл эд хөрөнгийг нь харж сонгодог гэж тэр бодно. Аль аль нь үгүй бол гэртээ л хөтлөнө. Маргааш Агапиагийн оронд гэрт гадаа хажлыг амжуулна гэж бодохоос дотор нь муухайч толгой ирэх шиг болов. Дээр нь хонгор Акимушкага Агапиад алдах боллоо. Яавч эвлэрч чадашгүй. Акимд үүнийг өгвөл би усанд үйж өхнө гэж Проско чарлаад хуйлаа мэдэж авцгаа. Ингэж амьдрах дур алга гэжээ. Чивэд үх гэж Игнат модон халбаа цууртал ширээ зөхөв. Яг одоо гараад живж өгчий. Проска өрөөнөөс гүйн гарав. Эцгээсээ огт айсангүй. Гутлаа яаран углаад гэрээс гарч голын эрэг хүрээд зогсжээ. Аимшигтэй санагдав. Үхэн гэж уурандаа л хэлсэн. Уг нь эцгээ айлгая гэж сонсон хэрэг. Зүрх нь хөндөөрлөн. Яах юм бэ? Маргааш түлгэж авгаад очие. Хүлээх хэрэг байхгүй. Агапиаг тэр авгайл Акимушкагаас холдуулж дийлнэ. Эсвэл цуу яриад харах уу? Бузарсан хүүхэнд хинч хэрэггүй. Их чинь байлаа гэд яахавд? Худал үг гэлээч хинт хамаатай билээ. Шалгах хүн байхгүй. Жаргалынхаа төлөө тэмцэх хэрэгтэй. Проска уурандаа шатаж гол руу чулуун нүлгэн сууна. Агапиад эцэг нь ямар хувь тавилан сонгож орхисныг Проска мэдгүй л байлаа. Мэдсэн байлаа ч сэтгэлд харахгүйгээ алдахгүй. Тийм зантай. Өөрийгөө л бодно. Эцгийгээ дураажээ. 2 дугаар бүлэг. Мөрийцэж эхнэр авав. Агапиа ядарсан ч шөнжин уйлж ханлаа. Эцэг нь юуны учир ингэж хандсныг ойлгосонгүй. Ганц ч удаа хувь зяандаа гоморхож үзээгүй юм шүү дээ. Нуруунд нь өрүүлсэн бүх ажлыг хийсээр ирсэн. Хариуд нь юм гуйсан удаагүй. Эцгийн үгийг хууль мэт дагаж маргаж хэрэлдэж яваагүй. Дуулууртай дуугүй амьдарч ирсэн. Дүү нартай ахийг нь орлож өдий хүрсэн. Гэтэл одоо буруу хэрэг хийсэн гэж үү? Энхүү анх удаа эцгийн үгнээс зөрхөөр шийджээ. Өглөө босож дүүгэн үнсээд гэрээс гарав. Ойд жаал сууя гэж бодон алгасан ч холдож чадсангүй. Дүүгэн өрөвдөж сэтгэл нь өвдөн. Жаахан охин ихчгүй яах билээ? Залхуу Проска ганцыг тутам буцалгаад ч өгчихгүй шүү дээ. Эцэг нь Лилкад уураа гаргаж бас магадгүй. Эргэж очихоос өөр аргагүй гэжээ. Эцэг унтаж байв. Гайхах юмгүй. Өчигдөр архин цогтоод заяа төөргөө зүхэж бие өрөвдөн гонгонж намайг хараач. Ямар хэцүү байна вэ? Эрт эхнэрээ өхүүлж үлдсэн. Та нарыг бас бодох юм гэж Агапиагийн нүрөөд харж чадахгүй суусан. Ичж зовсон байлгүй. Охин тэгэхэд эцэгтэй мөрөөдөө тоглоомоо бол арх ухаа зогсоо гэж хэлж чадаагүй. Хэлмээр л байсан.
Хилээ хазаад л өнгөрсөн. Агапия гэртээ сэм гიშгэлэн орлоо. Проска эцэг хоёрыг сэрээхээс айна. Өндөг талах боож аваад баг дүүгээ сэрэн хувцлоо. Тэгээд аанэ гисээр гэрээс гарчээ. Лилия нэг л хачин зүйл болоод байгааг мэдэрч юм асуусангүй. Агапия эгчтэй охин бүрэн итгэдэг. Эгч нь гэж мэддэг боловч ээжигээ л гэж боддог юм. Ойн гүнд орсонгүй захалж суу. Агапия дүүгийнхаа үсийг самнаж цай уулгаад өвсөн дээр хэвтэж авчээ. Ээжигээ бодоход нүдний нулимс ирэхгүй бөмбөрнө. Эх нь эсэн их байсан бол дүүдээ ингэж зовхгүй байсан. Нөхөрт гарч болно. Эцгийнх нь муу нэрийг үл харгалзан хэд хэдэн удаа бэргуухаар айл өдөрсөн шүү дээ. Акимын гэрээс ч ирсэн. Түүний тухай бодмооргүй байв. Тэднийхээс Агапия эмээдэг юм. Акимын сэтгэлд яагаад таацнаа ойлгодоггүй. Өөрийгөө сайхан бүсгүй гэж боддоггүй билээ. Харин нуруулаг биерхүү зузаан уруултай Просяг үтсэглэнтэй гэж багтан бодно. Орой болтол эгч дүүс ойн захад ажилгүй сууж унжив. Гадаа сэрүү унлаа. Лилкач өлсөж уйлгнэж эхэлжээ. Гэртээ харахаас яалтайвэ. Агапия цаашид яхаар их цүүлэн алхана. Нэг өдөр ойд сууй, 2 өдөр сууй. Дараа нь яах вүлээ? Оргох уу? Лилкаг яах вэ? Өвдөж өлсөж үхэх нь гарцаагүй. Эцгинч Проскач охиныг тоохгүй. Эсвэл эцгийн үгээр явж Никодиминд очих уу? Ингэж бодоход би энэ чихвцв. Гэр дотроос хараал хэрүүлийн дуу хадаж байлаа. Агапия дүүгээ хашаанд үлдээж юу болоод байгааг харахаар босгодав. Эцэг нь Никодимын урд өвдөгсөгдөж, Просия буланд шигдэн орь дуу тавьж байх нь тэр. Аким гэр дотор алхална. Агапиг хармагц бүгд алмаарав. За харав уу? Охин ирлээ. Гэд Игнат уруулын цусыг арчиж авцгаа гэлээ. Агапия эцгийн үгийг тоосонгүй. Дөхөж очиод төшин босгов. Охины туйхан мөрийг тохиолдон өндөгтөө амьсгаадан яолох нь яггүй нүдүүлсэн шинжтэй. Эцгийг сандалд суулгаад Агапия Никодимын зүг харав. Энэ муухай хүнээс айдгаа үзүүлэхгүй хэмээн бүсгүй харцыг нь тэсэж гарахад дотор нь салгана. Эцэг чинь хөзөр тоглоод төрсөн охиноо тавьж алдсан байтал чи мөрөө төшөөлжил байдаг гэж Никодим муухан мөшөлсөв. Ийм учиртай байжээ. Агапия харс буруулсангүй. Доош тонгойсон ч үгүй. Алдсан юм аа. Буцаагаад авдаг учиртай гэж цусгүй цайсан уруулаа хөдлөж ядан бүсгүй хэлв. Хайштай байх нэ. Ийм хүүхэнтэй ч хэцүү л байдаг гэд Никодим бүсгийг айлхаа болъё гэж шийдэн хүүгээ харж. Гэвч тохирсон яриа ямар ч мөнгнөөс үнэтэй байхаа гэлээ. Акимын зур Агапиагаас нүд салахгүй зогсов. Эцгийн асуултад толгой дохихоос хэтэрсэнгүй. Ирээдүйн сүйт хүүхнээ харж ханахгүй бишрэн. Сэтгэл алдраад удаж байгаа билээ. Гол дээр харсан тэр өдрөөс хойш Агапиагийн бүх юм сайхан. Үдсэглэн төгс, ажилсаг шаавэ. Гагцхүү эцэг нь амьд сэрүүн атал энэ бүсгүй гуйлагчин адил суун. Гэвч үүнийг нь тоох хэрэггүй. Харин ихэн хүүгээ хэн сэтгэлтэй болсныг дуулаад ухаан алдсан удаатай. Аль талаас нь харсан ч Игнатын охин тэднийд тохирохгүй гэжээ. Даанч хүний сэтгэлийг захирах биш те. Аким амьдралдаа өөр хэнийг ч ингэтэл их хүсэнд чадж яваагүй. Гэлээч ийм байдлаар бүсгүйг авъя гэж санаагүй. Эцэг их шигэ харилцсан сэтгэл татагдаж нийлээ гэж бодсон. Игнат гихч бүтлгүйр аргаа бараад охиноо мөрөнд тавьчихсан хэрэг. Аким хоёрдмал бодолд хөдлөгдөжээ. Агапиаг эцэг нь мал амьтамд санал болгосонд уур нь хөрөвч ийм боломж олдсонд бас хөө баярлаж байв. Маргааш ёс журмын дагуу ирээ. Нэрийг чинь гутаагаад яах вэ? Гэж Аким хэллээ. Агапиаг ухаан алдаад унах вэ гэж айжээ. Тэгээд Просяа руу эргэж хуруу чичлэн ховын үг тараавал өөртөө гомдоорой гэж сүрдүүлв. Охин час хин орлоод бие хурааж цонхижээ. Эгч өдөө харсан ч энэ үгийг Агапия тоогоогүй бололтой. Никодим хаалга хаагаад гарахад Агапия Лилиаг авч ирэв. Өчигдрийн хоолоо халааж зогсохт нь Игнат үг хэлэхээс имэн суун.
Агапия чулуун хөшөө мэт нүүр царайдаа сэтгэл хөдлөлийн тэмдэггүй гөлийжээ. Сүүлд ээжигээ насбарахад яг ийм төрхтэй болсныг нь Игнат гинт санав. Намайг гарах гарцгүй болголоо охин минь. Би ингээ гэж санаагүй. Тэг ямар амар хүмүүс үлээ чи өөрөө мэдэн дээ. Акимч чамайг хоргоогоод удаж байгаа. Энэ нь дээрч байж магадгүй. Нэрийг чинь гутаахгүй гэлээ. Тэдний хүн болоод авбал чамайг элдвлэж гомдоохгүй байх. Дасчихна да. Гэрийнхээ авгаанарт яаж ханддгийг нь хүмүүс мэднэ. Торгонд хөлбөрүүлэх л байлгүй. Чамайг мөрийцэд алдсан минь зөв хэрэг байх. Гэд эцэг дуугаа намсгаж надад чи талархчаал таарна гэжээ. Проска хэр татан уйлж гарав. Үнэхээр хэцүү өдөр өнгөрч ямар ч ашиггүй юм болжээ. Эгчийнхээ тухайд тараасан цуу ярианч газар авсангүй. Захын нэг хүүхнийг муу хэлэх нэг хэрэг. Акимийн сүйт бүсгүйг муулах огт өөр хэрэг билээ. Ханийн заяа дууддаг хараал хийж салгадаг авгай төлбөр мөнгөгүй бол сонсох ч хүсэлгүйгээд гаргаж хөөжээ. Агапиад санаа зовж байгаа ганц хүн нь жаахан Лилкал байв. Гэрд чимээ аниргүй болсонд охинч тахаад дуугарахгүй суулаа. Эцэг нь ямар нүгэл хийж орхисныг бяцхан хүүхэд яаж ч ойлгох билээ. Агапиаг номисоор нөхөрд бордуулжээ. Залуугоос загалмайтны ёсоор сүмд гэрлэж 3 хоног үргэлжилсэн нэжгэр хурим хийв. Аким харин баргар царайлна. Мөрөөдөл нь биелсэн мэт боловч буулгаж авсан эхнэрээ жаргалгүй суугаа караад ингэж гэрлэн гэж бодоогүй тул хаашаа орохоо мэдэхгүй суулаа. Шинэ байшин баригдаж хараахан дуусаагүйд эцгийн гэрт суух болжээ. Просковья Никифоровна бэрээ шуудхан үзэн ядах болж хормын шөнийн маргааш өглөө цусан толботой орны давог олны нүдэнд ил тогож тавив. Акимийн хүү балар эртний булай заншилд игдүүцэн ихтэйгээ ярилцахаар шийдэв. Манай өрөөнд лаа бариад зогсож байхгүй яав. Тэгэх хэрэгтэй байсан юм. Үгүй бол хүмүүс элдвэр л яриад байна хэмээн Просковья хүүдээ гомдож. Эхнэрээ чинь нэр төрийг би аварч байна гэжээ. Биднийг та элэг дог болгож байна. Миний эхнэрийн онгон дагшинд эргэлдэж байгаа хүн байвал надад ирээд хэлгэлдээ. Хамыг нар дээр нь гаргаад өгмөц. Хүүгийнхаа нүгэнд их нь голдоо ортол гомдов. Эхнэр авъя гэж зөвшөөрөлж хүсээгүй. Дур мэдэн өөрөө шийдээд гэрэлсэн. Гүй тэгсэн атал зөв зүйл хийснийг нь буруу шан зэмлэн гинэ. Никодим хүртэл хүүгээ өмөрч хийснээр нь хэлээ. Энэ герт хинч биш болсон хэрэгүү. Би Агапиан хүндэтгэлийн ганц үг ган хийхгүй. Сүнс сүүдэр шиг чимээгүй явна. Эцгийн гэрлүү байн иргэнгүйч дүүгээ асран хоол унд хийн. Эндж тэндж ажил амжуулна. Просковья бэрээ сунаж унтлан ядрааж буулган авахар шийдэжээ. Дааж давшгүй их ажиллаар шахаж заримдаа хиндэж хэрэггүй юм хийлгэн. Шанцыг нь шалгаж байгаа хэрэг. Игнатын ар гэрийг мэдгүй хэн байх вүлээ. Харин охин нь эгэл биш хүн байж таарчээ. Просковья яаж ч зовоогоод нэлэмсийг нь үзэж чадсангүй. Ажилд нугардаггүй. Баадуудсан мэд хөдөлмөрлөдөг бүсгүй аж. Ганц л юмд Просковья авгай баярлана. Аким Проскаг биш Игнатын ууган охиныг авчирсан нь яамай да. Аким эхнэрээ туйлаас өрөвдөн хатуурч ивэрсэн гарыг нь шөндөө өнсөж хонно. Ийм маягаар эхнэр булгаж авсандаа өршөөлгүй. Өөрийн булгах өөр арга олоогүй. Хайртай, дуртай. Хагцхгүй салахгүй гин. Би өмөрч байгаа нь л тэр. Гэвч эхнэр нь тоож сонсохгүй. Бүсгүйд одоо ямар ч ялгаагүй. Ар гэрийн ажил төрөлд ядрах бус харин ч сэтгэл хөнгөрдгийг нь Аким мэдэхгүй. Тамира бортол эдсэн хүн унтаж амархаас ондоо юм бодохгүй. Аимшигт амьдрал. Гэрэл гэгээ гэх юм нэгийнхэн ч үгүй. Эхтэйгээ Аким үе ярилцах гэхэд Просковья уурлаж авгай хүүхний ажилд хушуу бүү нэмгэн. Хайртай хүн их нэртэй илүү захируулаад байгаад уур нь буцалж байв. Өөрөө ч цагтаа зовж явсан. Өмгөөлөх хүн байгаагүйдэг. Никодим эхнэрээ эхийн өмнө ганц удаа ч өмөрч байгаагүй.
Хадам их нь морины ногтоор ороолгоод авахч инүүхэнд байсан. Ховлоод очихун Просковьяд байгаагүй юм. Орон хоолны үеэр Агапья тавыг тарааж явснаа зэвхэн хуухаарад шалан дээр ухаан алдаж унснаар бүх зүйл төгсөв. Аким ихнэрээ өргөж тэврээд эмч дуутахыг тушаажээ. Просковьяд муу совин татаж Агапьяг хөл хүнд юм байна гэж таалаа. Айж явсан зүйл нь батлагдав. Цуу яриа үнэн байжээ. Харин Просия энэ үеэр эгчийнхээ нэрийг хэрхэн сэвтэйг тухайл бодол болцсов. Эгч нь Акимын гэргий болсонтай эвлэрч чадахгүй байлаа. Тэндээ тайван амьдрахгүй, нүдний өмнөр байнга сүйтгэнхийг яана. Байнга ирж хоолхош хийн. Ингэж туслахгүй бол ар гэр нь арчаагаа алдах юм шиг. Ядхад Лигия гэж хүүхэд Агапьягаа л ярина. Өөлгөн гоншигнож эцгийн уурыг барна. Игната Просиад тэр уураа гарах нь тодорхой. Дунд охин нь юу ч хийж чадахгүй, хоол намтгүй, угаасан хувцсан хэртэй. Гэр цэвэрлэх гахаашгүй арчлахыг яриад ч хэрэггүй. Эгч нь нэг өдөр ирэхэд Просиягийн толгойд эргүү бодол төржээ. Өөрөө ч тэр бодлоос айв. Энтхий хүүхнүүд нөхөрт гарсны дараа эсхийн гэрлөө ингэж гүйдэггүй юм. Ер нь дэмий. Гэхдээ Агапья бол өөр. Багдуу согтуу эцэг хоёроо харж халамжилж явааг нь бүгд мэднэ. Өөр юм хийж яваа гэж хэлэх хүн гарахгүй. Хачин эвгүй ховсон сул Аким юу ч асуухгүй шүү дээ. Эхлээд цохиж унгана. Дараа нь ухаарсан үгийг нь асууна. Ер нь хөгшин хүн үү, залуу хүн үү? Акимт байдлыг байхгүй. Тиймээс ч түүнийг хатуу харгас гэлтдэг юм. Хөдрийн мөрөд ихнэрээ хурааж авсан хүнтэй юугаач ярих билээ. Нөгөө талаас бодоход Аким ихнэрийнхээ дүүг яах юм бэ? Ихнэртэй хайртай үүднээс гар далайхгүй л биз. Тэгээд ч хийсэн хэрэг нь илрээд баригдтал заяач байна. Оролдоод үзэх хэрэгтэй. Гинт Аким эгчийг нь хөөгөөд явуулах юм билүү? Проско шинэ хов бодож олохоор шийдлээ. Өөрийн амаар тараахгүй архинд нэвцсэн нэг нөхөр бий. Түүнийг ашиглая. Эцгийн гэрөөд зүгээр ч нэг гүйдэггүй. Ир хүнтэй уулздаггүй. Тиймээс ч нөхрөө ойртуулдаггүй. Архичинд хүмүүс амар итгэхгүй гэдгийг Проско андахгүй тул зөвхөн төрөл садан эсвэл нөхөр нь мэдэх нарийн ширээ мэдээлэлээр цуу яриагаа батгах хэрэгтэй гэж бодов. Дараа нь тэнийг юм хийснээ ойлгосон ч цаг хугацааг буцаа харахгүйсэнгүй. Хүмүүс хил ам уралдуулан зогсоо зайгүй хов болгож тараагаасай. Хаанаас ихтэй яриа гэдгийг нь хэн ч битгий мэдээсэй л гэж найдах үлджээ.